Сайн бацхан та бүхэнд өнөөдрийг мэндийг хүргэе. За би өнөөдөр та бүхэнд Zhiyun брэндийн Vivo S гимбалыг танилцуулах гэж байна. За Vivo S нь болохоор mirrorless камеруудад зориулсан ийм гимбал байгаа. За mirrorless камер зориулсан мөртлөө даах чадал нь их өндөр. За 3 кг мөртлөх камерыг даах чадалтай ийм ухаалаг гимбал байгаа. За энэ гимбалын бусад функцүүдийг та бүхэнд танилцуулъя. Хэмжээний хувьд бол айгүй жижигхэн болж ирсэн байгаа. За авч явахад их авсаархан эрдөө А4-ийн саасны хэмжээтэй л сүнхэнд бол багтдагаараа давуу талтай. Тэнглэгүүдэд үгжээд сүнхэндээ игээл аваа явчихсан гэсэн үг эсвэл. Sling мод нь бусад гимбалуудаас ялгар хамгийн гол онцлог нь болж өгдөг. За Sling мод болохоор гимбалны бариул нь хойшоо ингээд шилжчихдэг. За хойшоо шилжээд ирэхээр хоёр гараараа гимбалыг бариад жолоодоход эвтэйхэн болж ирнэ. За мөн газраас дээшээ өргөсөн дүрс авахд мөн их эвтэйхэн болдог байнамаа. За Vivo S нь өөр дээрээ жижигхэн дэлгэцтэй болцсон байгаа. За LED дэлгэц. За энэ дэлгэцэн дээр гимбалын бүхэл тохиргоо хийх боломжтой. За нийл ялангуяа auto tune буюу за баланс хийсний дараах моторуудын ачааллыг хуваарлах юм автомат тохиргоог бол маш энгийнээр хийж болно амархнаар гэсэн. За бусад гимбалууд нь заавал аппликейшн ашиглаж ингээд цаг алдаад ч юм уу ингээд нэмэлт төхөөрөмж шаарддаг бол за энэ бол өөр дээр жижигхэн дэлгэцтэй болсон. За энэ дэлгэцэн дээрээ бүхэл тохиргоонуудыг хийгээд явах боломжтой. За Vivo S нь 6 төрлийн ажлаг горимтой. За нэгдүгээрт нь FP горим. За энэ нь болохоор босоо тэнхлэгээрээ бол тэгшгэн барина. За босоо тэнхлэгээрээ дагаж юм хөдөлдөг горим. За L буюу lock. За энэ нь болохоор босоо тэнхлэгийн мотороо төгждөг. За тэгээ бус тэнхлэгүүд нь бол дагаж явдаг. Нэг ёсонд нэг чигийг дагаж авдаг гэсэн. За үүний дараа pop мод гэж байгаа. За pop мод нь болохоор яг л гар дээр камер байгаа юм шиг юм хазгаа мөн юм дүрсүүдийг авдаг. За гэхдээ мөн гарын хөдөлгөөнүүдийг сармагжуулаад энэ smooth mode-аар хөдөлгөж өгдөг гэсэн. За үүнээс гадна vortex гэж байгаа. За vortex нь болохоор камерыг 3 зар хэрэгүүлэх за ийм дүрсүүдийг авна. За мэдээж F буюу за polo mode гэж байгаа. За polo mode нь гарынхаа хөдөлгөөнөөр дагаж ийм хөдлөх дүрснүүдийг авна. За үүнээс гадна go mode буюу за sport зургал хийх зориулсан горим байгаа. За go mode дээр тавьж авах юм бол спорт дүрсүүдийг авахд илүү хялбар байх болно. За 2.1 гэдэг камерны сүртэй. За энэ нь болохоор баланс хийсний дараах яг байгаа байрал дээр нь камерыг гар дээр аваад тэгээ гар дээр маш хурдан зураг фото энэ авсны дараа буцаагаад камера яг тэр байрал дээр нь тавиад аялуулчих боломжтой. За ингээл дахиж баланс хийх цаг алдах шаардлагагүй болд юм аа. За Vivo S гимбалын хамгийн чухал давуу талуудын нэг бол зум байгаа. За ингээд камераараа зумлэх үед линз маань урагшаа сундаг. За энэ сунснараа тухайн камерын баланс буюу хүндийн төвөнд зүрдэг.
За зөргөлөөр ингээд геймбалууд ажиллахааг бол хайдаг бол за би бол S маань ерөөсөө хаяхгүй. За тухайн зүүмэлсэн ч ингээд зүүмлээд ажиллаж чаддагаараа бусад геймбалуудаас яг хамгийн гол давуу тал нь байна шүү. За энэхүү геймбалан батарейгаар 14 цаг ажиллах чадвартай. За үүнээс гадна батарейг солих боломжтой. 2 юм зориултын 3 батарей ордог. Батарейг аваад солиод буцаагаад ажиллуулад байх боломжтой гэсэн үг байна. Zio Play гэдэг аппликейшн ашиглаад панорама хийх, time lapse хийх, motion lapse хийх, за гэх мэт бүхэл төрлийн дүрслүүдийг бол авах боломжтой байгаа. Transmount за ийм систем байгаа. За энэ систем нь болохоор геймбал болон камер хоёрыг хослуулан өдөртөхөд зориулагдсан. За камерны дүрсийг хараад геймбал болон камер хоёрыг 100 м хүртэх алсаас за бүрэн өдөртөх боломжтой. За жишээ нь камерны ISO, shutter speed, aperture-уудыг мөн өдөртөх боломжтой. За үүнээс гадна smart follow буюу за хөдөлгөөнд бидийг таниулаад агуулгах боломжтой. За үүнээс гадна энэ систем дээр 3 уртлаг төхөөрөмж холбогдоод мөн багаар ажиллах боломжоор хангаж байгаа. За үүнээс гадна load файл өгөх, за focus-ыг харах, за мөн зебра үүсгэх, за энэ бүх юмнуудыг бол зайнаас хянаад за өдөрдөд явах за ийм хүчрхэг систем байгаамаа. За геймбалын баланс хийхдээ эхлээд интеллент тэнглэхээ баланслна. За энэ хойдолтой энэ харагдаж байна. За энэ түгжийг суллаад за энэ ийшээ гүүгэл за ингээ ийшээ унаад байна. За ийшээ унживэл за ингээ голдод харуулаад за ингээд хөдөлгөөнгөө усны дараа балансыг ингээд баазна. За энэ хүндлэн тэнглэе. За энтлийн балансыг бас ингээд энэ түгжийг суллаад баазна. За ингээд наашаасаа гүйлгээл. За урагшаа унаад авч жоохон хойшлуулаад хойшооноод авч жоохон урагшлуулаад за ингээд балансыг байруулна. За ингээд энэ хоёр тэнглэхийн баланс барьсны дараа за энэ босоод тэнглэхийн балансыг барина. За энэ нь болохоор ингэж тавьсан чинь ингээд барих хэрэгтэй, ингэж тавьсан чинь ингэж барих хэрэгтэй. За энэ болохоор энд суллаж тавина. Энийг суллана. За энийг суллаад дээшээс гүйлгэх замаар тааруулна. За энэ балансыг сайн тааруулахгүй бол vortex мод ажиллах үед бол их ачааллаад ажиллахгүй байх магадaltaй. За тэгэхээр энэ балансыг заавал тааруулна. За ингэсэн чинь ингээд барьж явах хэрэгтэй. За ингээд барьж явах хэрэгтэй. За үүнээс гадна бидний босоо тэнглэхийн балансыг хийдэг. За босоо тэнглэг маань хажуу жишээ ингээд 30 градус хазаалахад 17 градус хүртэл хазаалж болно. За иймэрхүү хазаалахад ойрцоогоор за би удаас харуулъя. За иймэрхүү хазаалахад энэ хойшоо яваад байна. Тэгэхээр тараагүй гэсэн үг. За ингээд энийг нь жоохон хойшлуулах хэрэгтэй. За дахиад би хазаалгана. За ингээд энэ хажуу жишээ явахгүй байна. За ингээд мөн ийшээ явахгүй байна. За энэ тэнглэг маань хэрвээ тараагүй байвал энэ тэнглэг маань эсвэл ийшээ ингэж явдаг. За энийг ингэж тааруулдаг байгаа. За геймбал дээр тавьж байгаа камерны жингээс хамаарат моторны ачааллыг тохируулдаг байгаа. За ингээд хэрвээ камертаа хүнд жинтэй байх юм бол моторын ачааллыг нэмж өгөх ёстой. За үүнийг хийхэд тулд меню руу ороод мотор гэж сонгоод за мотор дотор level гэж байгаа. За level-ээс камерны жинг харгалзах за хамаарах хэмжээгээр сонгож хэрвээ камер чинь хөнгөн байвал болоо. За камер чинь хэрвээ хүнд байвал high гэж тавьж өгнө. За энэ геймбал нь 3 хүртэл килограммын камер даах чадaltaй байгаа. За high бол ихвчлэн DSLR буюу төлтөө камерууд хэрэглэж байгаа. За medium нь болохоор mirrorless камерууд хэрэглэж байгаа. За low нь болохоор жижиг за mirrorless-ийн жижиг камерууд хэрэглэх байгаа шүү. Гар дээрх rec товчлоорыг ажилуулахын тулд меню руу ороод за энэ камера гэсэн хэсгээс өөрийнхөө камерыг сонгож өгнө. За Canon, Nikon, Sony, Panasonic, за Fuji, Olympus, Zcam, за Blackmagic, Sigma гэх мэт. За энэ дотор болохоор CCS гэдэг тохиргоо байгаа. За энэ нь болохоор хэрвээ та трансмиттер
ашиглаж байвал за CCS-дээр тавих хэрэгтэй. За ингэснээр таны геймбол трансмиттерээр дамжаад таны камерыг удирдах байгаа. Хэрвээ трансмиттергүй рек ботныг ажиллуулах гэж байгаа бол за тухайн камера эндээс сонгож өгнө. За баланс хийсний дараа auto tune хийхийг зөвлөж байна. За auto tune хийснээрээ тухайн геймбол маань өөртөө тохирох ачааллуудыг зэг тохиорлж авдаг болохоор илүү гоё ажиллах болно. За тэгэхээр дараах машинаа дагуулахын тулд энэ icon дээр дарна. За тэгэхээр юм шаруу тэмдэгт болсны дараа BT-г бол ингээд сонгож өгнө. За ингээд дагах идэвхжсэн байгаа.